архитектур төлөвлөлтөнд нөлөө үзүүлдэг олон хүчин зүйлүүдийн дотроос хамгийн чухал гэж хэлж болох хүчин зүйлүүдийн нэгд бол зайлшгүй байгаль цагуурын хүчин зүйл нөхцлүүд ордог. За мөн түүнтэйгээ уялдаад түүнтэй тийм уялдаад соёл уламжлал тухайн байгаль цагуурын бүс нутагт амьдарч ирсэн хүмүүсийн зан заншил тийм онцлог нөлөө үзүүлдэг. Тэгээд ерөнхийдөө бол яг архитектурын шинжилгээ ухаан дээр бол энийг vernacular архитектур буюу орон нутгийн архитектур, архитектургүй архитектур энэ гэж бас нэрлэдэг. Энэ хамгийн гол агуулга нь юу яриад байна вэ гэхээр ерөөсөө л хүний амьдрах юм уу эсвэл ажиллах тэр орон зай бүрэлдэж бий болохдоо тэр газар орон нутгийн нөхцлүүд, цагуурын нөхцлүүд, тэр газар орон нутагт олдож байгаа, элбэг олдож байгаа барилгын материал, тэр газар орон нутагт амьдраад ирчихсэн хүмүүсийн тэр амьдралын хэв маяг дээрээс үүсэж энэ орон зай бий болдго юм а гэдэг зүйлийг л авч үздэг. Тэгээд энийг орчин үед бол шинжилгээ ухааны талаас нь судлаад байгаль цагуурын нөхцөлийг нь жишээлбэл байгаль цагуур физик газар зүүн нөхцлүүдээр судлаад ийм үзүүлэлтүүд нь илүү их чухал нөлөө үзүүлдэг юм байна. Тэгээ эдгээрийг төлөвлөлтөндөө ингэж ашиглах хэрэгтэй гэсэн ийм аргачлалуудыг боловсруулах, тэдгээр дээр үндэслээд онолыг бий болгох, дүгнэх ийм зүйлүүдийг авч үздэг болоод хөгжиж явж байна. Байгаль цагуурын үзүүлэлтүүд дотроо одоо хамгийн чухал нөлөө үзүүлдэг элементүүдийн нэг нь бол температур. За тэр температур тэрнээс үүдээд дараагийн тэр чийгшил, бусад хурд үндэсний гэсэн энэ үзүүлэлтүүд нөлөөлөд идэг. Тэгээ энэ үзүүлэлтэд бас нөлөө үзүүлдэг гол нэг хүчин зүйл нь болохоор энэ байгалийн гэрэлтүүлийн энэ хүчин зүйл инсуляц гэж нэрлэдэг. За инсуляцийн үр дүнд хүний тэр бий болгосон амьдрах орчинд эерэг болон сөрөг үр дагаврууд бий болдог. За эерэг үр дагаврууд дээр бол хамгийн эхлээд дулааны үйлчлэл, тэр инсуляцийн дагуу бий болж байгаа үүсэж байгаа дулааны үйлчлэлийг авч үздэг. За мөн хүний сэтгэл зүйд нөлөөлөх байгалийн гэрэлтүүлийн нөлөөллийг төлөвлөлтөнд авч үздэг. За мөн сөрөг нөлөөллүүд гэж байна. За энэ сөрөг нөлөөллүүд дотор хит халалтын асуудлууд яригддаг. За тухайн тэр орчныг бүрдүүлж байгаа эд материал бүтээгдэхүүнүүдийн физик шин чанарыг өөрчилдөг. Байгалийн гэрэл бас хит ихсэн үедээ тэр материалын физик шин чанарыг өөрчилдөг. За мөн хүний үйл ажиллагаануудад бага зэргийн тийм сөрөг нөлөөнүүд үзүүлдэг. Одоо гялбалт үүсгэх хэмчлэн. Тэгээ энэ эерэг болон сөрөг үр дагавруудыг тооцсныхоо үндсэн дээр энэний одоо хамгийн тэнцвэртэй хувилбар нь ямар шийдэл дээрээс бий болох вэ гэдэг дээр архитектурын тэр байгалийн гэрэлтүүлийн техник буюу гэрлийн тооцоонууд ихэвчлэн хийгддэг. За алдартай архитекторуудын бүтээлүүд гэх юм уу тэр төслүүд дээрээс харж байхад бол хүний сэтгэл зүйд нөлөөлсөн энэ үзүүлэлтийг нь илүү их тооцож төлөвлөсөн энэ жишээнүүд байдаг. За физик үзүүлэлтүүдийг бол ямар нэгэн тэр загварчлал, тоон үзүүлэлтүүдээр тооцоод тэрнийхээ үр дүн гаргаад авах боломжтой. Гэтэл тэр сэтгэл зүйн нөлөөлж байгаа үзүүлэлт гэдэг зүйлийг нь бол тухайн тэр төлөвлөлт хийж байгаа хүний анх юу гэж харсан, анх юу гэж тооцож төлөвлөсөн тэр төлөвлөлтийн үр дүн яг амьдрал дээр хэрэгжээд ирэхээр олон хүмүүст одоо үр дүнтэй байна вэ гэдэг дээрээс нь үндсэндээ тэр нөгөө бодит архитектур барилга байгууламж болгоод гараад ирсэн үед нь тооцож хэмждэг нэг иймэрхүү чиг хандлагатай. Тэгээд тэндээс хүмүүст одоо маш сайн тэр хэрэгцээ шаардлагыг нь хангаж чадсан байхаар анхандаа төлөвлөсөн гэдэг нь харагдаж байгаа юм бол тэр төсөл бол одоо бүтээл хэмжээнд цаашаа ингээд яригдаад явдаг нэг юм. Тэгээд архитектурын төлөвлөлтийн шатанд гэрэлтүүлгийг авч үзэхдээ яг байгалийн болон зохиомл гэж хоёр төвшөнд нь авч үздэг. Тэгээд энэ дотроо байгалийн гэрэлтүүлэг бол өмнө
ярьсан хоёр эерэг болон сөргүүр дагаврууд дээр үндэслээд ер нь салшгүй цаашид ирээдүйн архитектурын хөгжилд бол мөн салшгүй нэг чухал үзүүлэлт байсаар байх юм чухал үзүүлэлт юм аа гэж харж байна. За.